Та бүхэн сайн байцгаана уу? Бүрэлдэхүүн багшийн зүрхэн судрын тайлбар явж байна. За эхлээд энэ хүү судрыг төвдөр нэг удаа сонсгоё. Папа ширапчи парут шимихню жиксо жакаркет жакарпет бангавате таняна варамата шитая сивокет жумдинди ма ширапчи парут шимихню дакивдака туа тушина жумдинди жару капшаку фондла генон чимбото санчапсако генон чимбото та жикте 디세 좀는데 잠모 나와지 샤이 추지 당인들나 뉴버지지 양 디세 산주성과 생활지 뭐 반드시 바과 샨디즈 방식 실어지 바로 드시면 잠모 쇼파니라 넘버타죠 공원어 대토로나요 벤치 동안 넘버타고 데니 산지 진투 세탄된 배샤리 샨지성과 생활지 뭐 바과 샨디즈 뭐 강나라 실업지 바로 도심바 잠모 쇼파르 쇼반도 바디체다 넘버타르 샤데 퐁어 대다가 장 랑진지 동안 넘버 양도 가지스다고 오직 동안 녀석소 동안 나승리체 동안 녀지마 쇼파르 쇼반도 바디체다 넘버타르 샤데 퐁어 대다가 장 랑진지 동안 넘버 양도 가지스다고 오직 동안 녀석소 동안 나승리체 동안 녀지마 동안 녀지 장승지마는 대변도 초라 시던 넘버시는 동아와 샤리와 제타나 추탐지 동안이든 생님이 봐 마르치야 망가가 투마미 봐 투마도 따라미 봐 조아미 봐 샤리와 때때나 동안이 나중에 초라면 드시면 넘버시면 미미 나미 찌미 루미 예메 즈미 다미 뜨미 로메 락샤미 추미 무큰 감미 바니 이친 감미 이치 넘버신 감치 와르테요 메토 마르바요 메 마르가 제파요 메 가시요 메 가시 와르테요 와르트 메토 데비젠트 딩가타 근종 고하탄 올라메 이시미 토파메 마토바요 메 샤리베 데터빈나 샹체 생화는 토파메 비시 시럽지 바로 또 심발라 땡장 니테 심라 토파메 비 토파메 또 신질로 화리 신텐디 냥글린디 터 신도 도슨데 넘버지 산지 탐지 시럽지 바로 도심발라 때니 라나메 바용토 가족이 산청 몬바 조카 산지서 데터위나 시럽지 바로 도심뱅가 리화지 뭐 라나메 비모 마냐바타 냠빙가 딩가 탐지 라토 시럽시뱅가 마르즈위나 dimber시에샤테 시럽지 바로 도심비 흥마바 다야탄 같은가데 바랑가데 바라삼가데 보디 수아 샤리우 샹치 생활 침보 들다 시럽지 바로 도심이 잠모를 하버셔 뒤에 좀들이 당인전이 장한테 샹치 생활 침보 포화산에서 방식을 렉소 지유샤 신이 렉소 렉티베 데데전데 절대로 주지된 배전도 시럽지 바로 또 신바 잠모라 슈퍼시테 데데전 관한 지지세용 좀된지 데이터송을 같은 세단된 바 샤리고 샹치 생활 침보 포화산에서 방식을 탐지 당대면 콜테도 하다못한 하마인도 저자도 저자도 직tin이 연한 직tin 연한데 좀 된지 송화는 몸바로 또 that is За одоо та бүхэнд монголоор нэг удаа уншиж сонсгоё. Энэтхэгийн хэлнэ Бхагавати Прajna Paramita Hridaya. Төвдийн хэлнэ Ширв Нимбу. Бэлэг пирамид бурхнаа мөргмүү. Эйн химээ миний сонсхуй тэр нэгэн цагт яалж төгс нөхцөн рajгэрийн ойролцоо тас цогцолсон уулна аяга тахимлагийн эхэс хувраг хийгээд бодисатва нарын их хуургийн чуулган луга хамт нэгнэ залрам бүлгөө. Тэр цагт ялж төгс нөхцөн гүн нарийн үзхүй химээгдэх номын зүйлийн самади бясалгалд тэг шагуулан оршвэ. Бас тэр цагт бодисатва махасадва хутагч чанараасыг бэр билгийн чанад хүрсэн гүн нарийн явдлыг тийм үзээд таван цогцыг мөн чанараар
хуусан хэмээн тийм хүүзвэ. Тэндээс бурхны хүчээр наснаа төгөлдөр шарын хүүгүнбэр Бетсадва Махасадва хутагч нарэсэгт ин хэмээн өгүүлвэ. Язгуурын хүүгүн юм уу? Язгуурын охин бэлгийн чандад хүрсэн гүн явдлаар явсугай хэмээн хүсэгчбэр хэрхэн суралцвал зохих вэ хэмээн асуув. Түүнийг инхүү асуусанд Бетсадва Махасадва хутагч нарэсэг наснаа төгөлдөр шарын хүүгүнд ин хэмээн өгүүлвэ. Шарын хүүгүнэ язгуурын хүүгүн ба язгуурын охин бэлгийн чанад хүрсэн гүн нарийн явдлаар явсугай хэмээн хүсэгч тэдгээр нь мэт үзэх буюу таван цогцсон мөн чанараар хуусан хэмээн даган үзсүгвэ. Дүрсэн хуусан, хуусан нь дүрс болоо. Дүрснээс өөр хоосон бус, хоосноос өөр дүрс бус, түүнчлэн сэрхүй, хурмэдхүй, хураан үйлдхүй, тийм мэдэл хуусан болоо. Шарын хүүгүнэ термитийн тулд хамаг үзэгдэл хоосон буюу бэлэг чанар үгүй, төрөх үгүй, төрдөх үгүй, хэр үгүй, хэрээс хагдсан үгүй, буурах үгүй, нэмэгдэх үгүй болоо. Шарын хүүгүнэ термитийн тул хуусан дор дүрс үгүй, сэрхүй үгүй, хурам мэдхүй үгүй, хураан үйлдхүй үгүй, тийм мэдэл үгүй буюу нүд үгүй, чих үгүй, хамар үгүй, хэл үгүй, бие үгүй, сэтгэл үгүй, дүрс үгүй, дуу үгүй, үнэр үгүй, амт үгүй, хүртхүй үгүй, ном үгүй болоо. Нүдний орон үгүйгээс сэтгэлийн орон үгүй, сэтгэлийн тийм эдхийн орон хүртэл бие үгүй болоо. Муухаг үгүй, муухаг барагдахгүй үгүйгээс өтлөх үгүй, үхэх үгүй, өтөлхгүй үхэхгүй барагдахгүй гих хүртэл үгүй болоо. Дүнчлэн зовлон ба бүхэн гарах, төрдөх ба мөр үгүй, бэлэг үгүй, олох үгүй, үл олох үгүй болоо. Шарын хүүгүнэ термитийн тул Бетсадванаар олох үгүйн тулд бэлгийн чанад хүрсэн гүнүүнэ шүтээд оршиу. Сэтгэл түйтгэр үгүй болоод айх үгүй буюу чанх буруугаас машид нөхчөж нирваны эцэст хүрмүү. 3 цагт заларсан хамаг бурхад бэр бэлгийн чанад хүрсэн гүнүүнэ шүтэж дээр үгүй, үнэхээр туулсан, боддор итгэл төгссөн, илтэд төгссөн бурхан болмоо. Термитийн тулд бэлгийн чанад хүрсэн тарин, их ухааны тарин, тэнсэлгүй тарин, сац буслуга сацуу тарин, хамаг зовлон гэмэрлүүлэгч тарин нь худал бусын тул үнэн гэж мэдээд бэлгийн чанад хүрсэн тарныг өгүүлвэ. Дадията гади бара сам гади боди сваха. Шарын хүүгүнэ Бетсадва Махасадванаар термит гүн бэлгийн чанад хүрснээ суралцдугай. Тэндээс ялж төгснөгдсөн тэр самадигаас босч Бетсадва Махасадва хутагч нарэсэгт сайн болоо хэмээн магтаад сайн болоо язгуурын хүүгүнэ тэрчлэн болоо. Чиний ямар мэт үзүүлсэн түүнчлэн гүн бэлгийн чанад хүрснээ явахтун түүнчлэн эргэсэд даган байсвэ гэлээ. Ялж төгснөгдсөн тийм хэмээн зарлиг болсонд наснаа төгөлдөр шарын хүүгүн хийгээд Бетсадва Махасадва хутагч нарэсэг ба хамаглуга төгөлдөр тэдгээр ба тэнгэр хүмүүн асуур гандари сэлт ертөнц дахин даган баясалцаад ялж төгснөгдсөн бэр номлсныг элтэд магтвэ. Бэлгийн чанад хүрсэн зүрхэн сударт төгсвэ. За үүгээр та бүхэн мөн одоо зүрхэн судрын лүнг багшаас хүртлээ гэж бодоорой. Энэ судрын лүнг би өөрөө олон янзын багшаас мөн мэдээж дэрхийн гэгэн далаа багшаас олонтоо хүртэж явсан. За ингээд лүн хүртэнэ гэдэг бол та энийг уншихыг нэг ч гэсэн удаа ингээд сонсохыг хэлж байгаа. Тэрийг бид лүн хүртэх гэж ярьдаг.
Ингээд нэг удаа сонсчихсон байхад юмыг яаж мэдхүү хизээ нэгэн цагт хоосон чанарыг бид онцох юм бэлөө хоосон чанарыг бид ойлгочихч бололцоотой маа магадгүй маа. За одоо ингээд энийг би одоо өгүүлбэрээр нь тайлбарлана. За бэлгийн чанад хүрсэн зүрхэн судрашваа гэж эхэлдэг. За тэгээд энэ этгээгийн хэлнэ, тэгээд төвдийн хэлнэ, монгол хэлнэ хэрхэн одоо нэрлэгддэг нь гарч байгаа. За тэгээд дараа нь ин хэмээн миний сонсохгүй нэгэн цагт гэж байгаа. За тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр Бурхан багшийн зарилгыг ерөөсө ганцхан хүмүүс сонсож байгаа юм биш ээ. Тэнд бол одоо хүмүүн бусын олон байдгаалууд мөн сонсож исэн. За ингээд тэр нэгэн цагт гэдэг нь энэ тэнд өөр газар биш, яг энд яг энэ удаад ингэж би сонссон юм а гэдгийг илтгэж байгаа. Тэгээд хаана юм бэ гэхээр энэ Ражгир мужийн энэ тас цогцолсон уулна. Ражгир гэдэг нь одоо тэр үеийн нэг хаант улс байсан. Одоо ч гэсэн байгаа. Одоо очиод үзэх юм бол хэдэн эвдэрсэн чулуун тойр байгаа. За ингээд хаана хизээ гэдэг нь гарч байгаа. Энэ хин тэнд байсан бэ? Ямар Бодхисаттва, Махасаттва бүгдээрээ ингээд байсан бэ гэдэг нь бүгдэнд тоо хэмжээтэйгээ ингээд гарч байгаа. 1200 аяга тахимлаг гэж. Тэгэхээр энэ зүгээр нэг хизээ мэдэгдэхгүй хаана мэдэгдэхгүй нэг сонссон зүйлээ ярьж байгаа биш бахна шүү дээ. Энэ бол яг тийм газар, яг тэнд тэр хүмүүс байсан. Ингээд бид ингэж сонссон юм аа гэж. За ингээд зарим хүмүүсийн тэр Бодхисаттва нарын нэр зэрэг хүртэл байдаг. Тэгэхээр энэ бол одоо ингээд Бурхан багшийн яг ингээд аман гэгэнээр айлтгахт нь байсан би яг ингэж сонссон гэдгийг одоо энээс илүү батлах тийм бололцоо байхгүй юм л та. За ингээд хизээ хаана гэдэг нь тодорхойгүй хаанч байла да мартчихж тэгээд Бурхан бид хоёр хойлохнаа байсан юм аа. Тэгээ Бурхан ингэж айлтсан гэвэл бас болно. Тэгвэл тэр чинь илүү бедлантай болчих шүү дээ. Тэр яг Бурханы хэлсэн үгийг яг үнэн дамжуулж гин үгүй вэ мэдэхгүй учраас энэ бол одоо ингээд нэг талаар бүх юм яг баримттай баталгаатай ингэж одоо гэрчлэн гэдэг юм уу? Гэрчлэн үзүүлж байгаа илэрхийлж байгаа маа. За ингээд энд бол ингээд 5 чухал баримт гарч ирж байгаа. Одоо багш нь хэн айлдсан багш нь гэхээр Бурхан багш, юу айлдсан гэхээр зүрхэн судар. За тэгээ хааны гэхээр Ражгир хаант улсад энэ тас цогцолсон уулна. За тэгээд Махасаттва, Бодхисаттва, за тэгээ шарын хүүгүүн зэрэг ингээд байсан гэж. За ингээд тэнд одоо ингээд тийм хүмүүс байсан. Одоо ингээд яасан бэ гэхээр Бурхан багш энэ гүн нарийн үсгүүгээд тэгш агуулалд орсон гэж байгаа нь Бурхан бясалгаж эхэлсэн баг. Бурхан багш бол ер нь байнга л бясалгахын байдалтай байдаг байсан. Тэрэнд бясалгаагүй тийм үе гэж ерөөсөө байдаггүй. Тэг зүгээр байж байгаа нь л одоо тийм бясалгалын байдалтай. Өөрөөр хэлбэл бясалгалын үе, бясалгалын дараа үе нь яг адилхан гэсэн үг. Яг л адилхан. Бясалгалын хооронд яг л адилхан. За тэр бол одоо ингээд Бурхан гэдэг утгаараа биднээс ялгаатай тийм чанар нэг юм. Бурханд л байдаг чанар гэж хэлж болно. Тэгээд ингэж бясалгаж суугаад тэр хоёр шавь ингэж хоорондоо хилэлцэх тийм бололцоог олгосон байгаа юм. Нэг нь Шарипутра, нөгөөх нь хутагч чанараасыг авахна шүү дээ. За ингээд одоо тэр хутагч чанараасыг ч гэсэн мөн бясалгаас суусан байна. За ингээд шарын хүүгэн асуулт тавиад хутагч чанараасыг тэр асуултанд нь хариулж байгаа маягтай. За ингээд тэр хариулт нь юу гэсэн бэ гэхээр энэ 5 цогцос юуны төрөв энэ 5 цогцос нь хоосон юм а гэж 5 бүрдэл цогцыг. Одоо бидний өнгөрсөн хичээл дээр ярьсан тэдгээр зүйлс шүү дээ.
Бидний энэ би гэдэг байгаа бид барих хүчин ерөөсөө тийм зүйлээс бүтдэг. Тэр нь бүгдээрээ тус тусад нь ингээд аваад үзэхээр хуусан юм аа. За энэ бидний хэлж байгаа бүхий л би. Одоо би жаргалтай байна, би жаргалгүй байна, би гэгэрмээр байна, би тэгмээр байна, ингэмээр байна. Энэ бүхэн чинь яг хин юм бэ? Яг хин юм бэ гэд хайхаар бидэнд олдохгүй хуусан юм аа. За тэгэхээр бидний энэ бид барьж байгаа би гэдэг агагийн чинь цаад үндэс нь өөрөөсөө хизээч бүтээгүй хуусан чанартай маа. Энэ нь хоосон юм а гэд юугаар хоосон юм бэ гэхээр өөрөөсөө бүтсэн юмгүй хоосон юм а гэж. За ингээ би гэд ярьж байхдаа бид ерөөсөө яг бусдаас ямар ч хамааралгүй салангад ийм нэг хүн зөвхөн би гэд энд ингээд баярлаад байгаа, энд ингээд зовоод байгаа ийм нэг тусдаа нэгэн хүн яг байгаа мэтээр бид мэдэрч шийдэг. Тэгээд энд нэг жишээ авахад нэг шилэн аягны жишээг л би та бүхэнд авч ирсэн. Тэр шилэн аягч байх албагүй юу ч байсан болно л доо. Би түүнийг ингээд цааш нь түлхэхэд та бүхний хувьд тэр аяга ойртоод ирж байгаа. Миний хувьд тэр аяга холдоод явж байгаа. Тийм биз? Хэрвээ энэ үнэхэрийн өөрөөсөө бүтсэн ийм шилэн аяга байсан бол биднээс бүгдээрээ шилэн аяга бидэнд ойртож ирж байгааг л харах байсан. Гэтэл миний хувьд энэ цаашаа явж гин, та хэдийн хувьд наашаа явж гин. Тэгэхээр энэ хинтээ харьцуулж ажиглагч нь хэн байна гэдгээс шалтгаалж харагдаад байгаа маа гэж. Хэрвээ энэ үнэхэрийн өөрөөсөө бүтсэн тийм шилэн аяга байсан бол хинч харсан, хаанаас ч харсан, хаашаа ч харсан бид бүгдээрээ нэг адилхан юмыг харах байсан гэж. Тэгэд юм яг тийм байгаасаа бид яг ингээ хизээч өөрчлөгдгүй яг л ингээл бүгдэнд нь адилхан харагдж идэг ийм мөнхийн ийм нэг зүйл байгаасаа л гэд бид хүсээд хайгаад байгаа үстэй. Гэтэл энэ харьцангуй үнний төвшөнд тийм зүйл байдаггүй байх. За ингээд энийг одоо өөр талаас нь хэлэх юм бол шилэн аяга хэрвээ өөрөөсөө бүтчихсэн тэр ингээл хүн болгоны хувьд ойртож тэр шилэн аяга ойртож ирж байгаа бол надаас ямар ч хамааралгүйгээр тэр өөрөө хөдлөөд байна гэсэн үг үстэй. Би энийг цааш нь түлхэх шаардлагагүй, та хэд ирж байгааг харах шаардлага. Ер нь бол хинээс ч хамааралгүй тэр бүхэн явагдаад байгаатай л адилхан болчихно. Тэгэхээр эн чинь л одоо ингээ бүх юм харилцсан хамаарч оршдог юм а гэдгийг баталчихж байгаа нэг ёсны. Энэ шилэн аяга төдий биш бүх юм яг энүүнтэй адилхан энэ харилцсан хамаарч оршдог. Тэгээ бүгдээр хоорондоо холбоотой. Тэгээд нэгдмэл. Нэгдмэл ийм нэг бүхэл зүйл байх нь биш. Биднээс л салгаал, ялгаал, ангилал байгаа болохоос биш. Тэгэхээр хэрвээ бид үнэхээр ямар ч нөхцөл болцолгүй тийм мөнхийн тогтвортой хайрыг ирж хайж байгаа бол энийг эхлээд ойлгохоос шаарга байх. Шүтэн барилгыг эхлээд ойлгохоос шүү. Ямар ч арга байхгүй маа. За энэ шилэн аягны жишээгээр хоосон чанарыг нэг мөсөн тайлбарлахгүй л дээ. Хоосон чанарыг ер нь нэг мөсөн тайлбарлах тийм ямар ч зүйл байхгүй угаасаа. Яг л нар шиг түүн луга таван цогцсон ч гэсэн өөрөөсөө хизээч бүтээгүй хоосон чанартай маа. Тэгсэн хэрнээл яг би гэд бид ингээд бодохоор үнэхэрийн яг бусдаас тусдаа бие даасан би гэд нэг юмд байгаа мэтэр мэдэрч байдаг. Маш бодтой, маш цул, маш бусдаас ангид салангад нэг юм энд би гэд байна гэж бид яг мэдэрч байдаг. Тэгэд ингэж мэдрээд байгаа чинь бидэнд зуурах шалтгаыг гаргаж ирээд байгаа. За ингээд зууралт их байх тусмал таны өвдөлт их байна. Таны зовлон их байна гэсэн үг. Та бид бүгдээрээ л нөхцөлдмөл аз жаргалыг эдэлж идэг.
би ч гэсэн мөн адилхан нөхцөлдмөл аз жаргалыг эдэлж идэг. Би унтахтаа дуртай. Тэгтээ унтах шаардлагагүй болчих юм бол хичнээн сайхан бий. Би хоол идэхдээ дуртай, тааламжтай байдаг. Тэгтээ хоол идэх ямар шаардлагагүй болчвол хичнээн сайхан бий. За ингээд бидэнд одоо ариун цэврийн өрөөнд орох шаардлага гардаг. Болдгсон бол тийшээ хизээч ордоггүй байвал их зүгээр. Даанч энэ биднээс шалтгааллах зүйл биш. Бидэнд тийм хэрэгцээ байж байгаа. За ингээд надад ажил олдож байгаа нь ямар их аз вэ гэд бид баяртай байдаг. Ажилтай байгаадаа бид баяртай байдаг. Тэгтээ ажил хийх шаардлагагүй болчвол хичнээн сайхан бай. Тийм биз? Одоо ингээд та ажилдаа дуртай тийм ажилдаа байх сайхан байна уу? Сайхан байна. Тэгтээ ажилгүй л хичнээн сайхан байлгч тий. Ажил хийх шаардлагагүй байсан бол хичнээн сайхан бай. Даан чинь бидний энэ ертөнцид боломжгүй хэрэг шүү дээ. За ингээд энэ сударт гарч байгаагаар бурхан болон хутагч араасыг ингээд бясалгалд ороод суусан байна. Би хийм бэ гэдгийг л олох гээд байхгүй. Би хийн. Яг би гэдэг рүүгээ олох гээд харсан биш. Би гэж хийн. Би л гээд байгаа үстэй биднээс. Тэр би гэдэг чи яг хийн. Бидний энэ би гэдэг байгаа чи ерөөсө коммунист намын л том удирдагчтай адилхан шүү дээ. Ардчилсан сонгуулаар гарч ирээгүй тийм диктатор. За тэгэл тэр диктатор бүхнийг захирч шидэг бидэнд үг хэлэгч ирэх байхгүй тийм л байдалтай байдаг шүү дээ. Бидний би гэдэг сэтгэл бол яг л тийм шиг байх юм. Бид энэ бигээс хязгаарч чөлөөлөгдөж чадахгүй. Тэгээ энэ бигийн төлөө биднээс бүхнийг хийгээл явж байгаа шүү дээ. За энэ талаар бид өмнөх олон хичээл дээр жишээгээр авч ярилцаж үзсэн. Энэ бийг л сэтгэлийн энэ бийг л одоо хүслийг нь биелүүлэхийн тулд бид 24/7-оор зүтгэж явдаг юм а. Гэтэл яг энэ би гэдэг чинь юу юм бэ гэж бид хизээч гүнзгий ингэж харж үзээгүй. Та одоо өөрийгөө бодоод үзтээ. Яг ямар үед та хамгийн аз жаргалтай байсан бэ гэд. Хизээ хамгийн жаргалтай, хамгийн сэтгэл хөнгөн, хамгийн чөлөөтэй байсан үе аль вэ гэд бодоод үзэхээр таны бие барих хүч нь багассан байсан тэр мөчл байдаг. Яг өөртөөгөө үнэнчээр байгаад хизээ би хамгийн аз жаргалтай байсан бэ гэж бодоод үз. Таны бие барих хүч нь хамгийн багассан байсан тийм үе л хамгийн аз жаргалтай үе байсан. Би багасах тусмаа би байхгүй болох тусмаа бидний аз жаргал тэр хэрээр нэмэгдэж идэг. Бидний өдөр тутмын амьдралд хамгийн бага хизээ бид би гэх чиг хамгийн бага мэдэрдэг вэ гэвэл хайрлж байх та. Бусдыг хайрлж ах тэр үед бидний бие хамгийн ихээр багасч идэг. Бид бүгдээрээ хайрыг их бага хэмжээгээр амсдаг. Тодорхой хэмжээгээр бид хайрыг үргэлж амсдаг. Тэр үе маань л хамгийн аз жаргалтай үе гэдэг байна шүү дээ. Та бүхэн яг өөртөөгөө үнэн чандаад одоо өнөөр яг өөрийгөө шалгаад үз. Энд одоо хөгшин залуу янз янзын хүмүүс сонсож байгаа баг. Та бүхнийг хэр хөгшин юм би мэдэхгүй. Тэгтээ санаа зовлтгүй хөгших тусмаа та гэгэрл рүүгээ ойртож байгаа гэсэн үг. За ингээд ирээдүг бол биднээс мэдэх аргагүй юм. Харин өнгөрснөө бол биднээс санаж ах бололцоотой. Тэгэхээр миний амьдралд ерөөсө хамгийн аз жаргалтай үе юу байсан байна гэд бодоод үзээрэй. За миний амьдралын өстө хамгийн сайн цаг үе тэр л байж тээ. Яа тэр үе л хамгийн аз жаргалтай үе байж тээ гэд бодоод үзээрэй. Тэгээд бодоод үзэхээр тэр үед та би хэмээгчийг хамгийн бага мэдэрчсэн тийм л үе байдаг. Хэдийгээр та тэр үед би аз жаргалтай байсан. Би яасан аз жаргалтай байна. Би өстө үнэхээр баяртай байна гэж би гэж үнэхээр томоор ярьж байгаа ч гэсэн яг таны жаргалтай үе чинь би гэдгээ хамгийн багаар мэдэрсэн үе байдгаа гэж яриад байна шүү дээ.
Таны тэр би гэх чи чинь дуун намсаад хэмжээн жижигрээд ирсэн. Тэр үеэл хамгийн аз жаргалтай үе байдаг. Яг тэр үед л та энх амгалан энэ эрх чөлөө тэгээд нээлттэй өөжүү тавин сэтгэлийг тэгэхэд л амсч идэг шүү дээ. Тэгээд амьдралын утга учир гэдэг чинь түүнд л байгаа үстэй. Аз жаргалын төлөө л бид явж байгаа шүү дээ. Ямар үе аз жаргалтай гэхээр бийг бага мэдрэх тусмаа жаргалтай гэдэг шүү дээ. За ингээд онлайнаар зааж байгаа энэ хичээл энэ одоо компьютерийн дэлгэцний араас хинч таныг харахгүй байгаа учраас та нэг удаа ч гэсэн өөртөөгөө яг үнэнчээр хандаад үз. Хинч таныг хараагүй байгаа дээр өөртөө нэг удаа ч гэсэн үнэнчээр хандаад үзээрэй. Хэрвээ та бүхэн багшаа та хизээ хамгийн аз жаргалтай байсан бэ гэвэл би далаа өгшийн хичээлийг сонсох гээд далаа өгшийн айлдварт номын айлдварт сууж явах тэр үе бол миний хамгийн сайхан үе байсан. Тэгээ боддоо тэр хүний хажууд миний эго хамгийн ихээр багассан үе байсан гэж би боддог. Магадгүй түүний тийм хүч, сэтгэлийн хүч гэж байдгийм үү? Эсвэл адистэд гэж байдгийм үү? Бүүмэд ямар ч гэсэн далаа өгшийн дэргэд миний эго хамгийн багадаа тулдаг. Шалтай тэнцүү болтлоо багасдгаа гэсэн үг. Тэгэхээр магадгүй миний энэ одоо ухамсарлтгүй миний далд байж идэг би хэмээгч. Яг ил нэгэх би гэд байдаггүй байж магадгүй л юм би. Тэгтээ далд хэлбэрээр тэр би чинь байж л байдгаа гэдэг шүү дээ. Яг нэг булчин шүрмсөө гайхуулсан ийм ил тод бигийн би хүн болгонд байдаггүй маа гэхэд далд хэлбэрийн тийм өөрийгөө бодох сэтгэл бол байж л байдаг байх. Тэр бол хүн болгонд байгаа. Тэгэл бодоод үзэхээр далаа өгшийн өмнө сууж байхдаа би маш тайван, маш даруухан, маш амгалан, маш номхон болж хувирдаг. За тэрүүн шиг сайхан үе мартагдахааргүй тийм жаргалтай үе байдаггүй маа. Яг л нялх хүүхдтэй адилхан шүү дээ. Бага насны хүүхэд мэдээж тэдэнд ч гэсэн бас өөрийн гэсэн би гэж байгаа л баг. Тэгтээ маш бага байдаг байхгүй тэдэнд. Тийм жоохон хүүхдийн ярьж байгаа ч гэсэн хамгийн бага. Тэдэнд юм боддог л баг, бодож байгаа ч гэсэн хамгийн бага хэмжээнд. Та нар жоохон хүүхдийг бодоод үзээрэй. Инээх уйлах гэсэн хоёрхан чимээ гаргана. Тэрхийн гэгэний өмнө очихоор би бол яг л тийм нялх хүүхд шиг болчихдог. Биднээс үштэй ингээд цаанаа л нэг ингээд сайхан ээжтэй, сайхан аавтай, сайхан эхнэртэй, сайхан нөхөртэй, сайхан ахтай, сайхан эгчтэй байхыг л хүсэж байна гэдэг чинь биднээс хин нэгний хувьд ийм хүүхэд шиг нялхармаар байна л гэсэн үг үстэй. Тэгэхээр хүүхэд байх яагаад тийм гоё байдаг юм бэ гэхээр бидэнд бидний бие гэдэг сэтгэл хамгийн бага байдаг байна. Тэгээ хүүхдэд бие хэмээх сэтгэл нь хамгийн минимум, хамгийн доод зэгтээ хүртэл тийм багассан байдаг байна. Тэгвэл одоо энд та биднийг хараад үзээрэй. Ямар том эготой байна бид аа? Бүгдээрээ штэ өдөр тутмынхаа амьдралд би. Бүх юм бигээр эхлээл бүх юм бигээр төгсөж штэ. Амаа нээхэд л би гэж ярьдаг, нүдэ нээгээл би гэдэл ярьдаг. Боддог. Тэгэл өглөө сэрэнгүүтэл би гэдэл эхэлдэг, шүн унтан унттлаа би гэдэл явждаг. Тийм биз? Одоо бол бидний би гэдэг сэтгэл ерөөсөө максимум хамгийн дээдлийн түвшиндээ хүрсэн. Тэрийг тэгээд биднээс бүр өдөр тутмынхаа үйлээр дадлагжуулж идэг, улам илүү нэмэгдүүлж идэг гэж ойлгох хэрэгтэй. Энэ үн шиг их өвдөлттэй, энэ үн шиг их ядаргаатай юм байхгүй шүү дээ. Өөр хүүхдийнхаа дэргэд байхдаа бидний эго бас л багасч идэг. Тэднийг хараад ингээд баясаад байж ах чинь
бидний эго багасаад бид өөрсдийгөө мартдаг гэсэн үг баг. Тэгээд байж ахын бидэнд ямар их жаргалыг өгдөг вэ? Тэгээ таны үг тэрнээс өөр юу танд өгөх юм? Танд талах өгөхгүй, танд мөнгө өгөхгүй, жаргал л өгнө үстэй. Харин ч эсрэгээр та тэдэнд талах өгнө, та тэдэнд мөнгө өгнө, та тэдэнд юмаа зарцуулна, та тэднийг угаад цэвэрлэн тийм биз. Тэгээд дээрэс нь та жаргал амсаж ийн гэж боддоо. Яагаад гэвэл тэд таны өөрөө ганцаараа олж чадахгүй юм чинь өгдөг. Танд тэр жаргалыг тэд амсуулдаг. Өөр хүүхэд чинь таныг жаргалтай болгодог учраас өөр хинч танд тэр жаргалыг амсуулж чадахгүй. Хинч танд тэрийг өгч чадахгүй, та тэрийг ханаас ч худалдаж авч чадахгүй. Тийм жаргал байдаг. Хизээвэ гэхээр таны бие хамгийн ихээр багассан тэр үе. Тэгвэл хизээ хамгийн их багасдгийг? Хайр. Бусдыг хайрлаж явах үед л хамгийн ихээр багасч идэг. Тэгээ хүүхдээ хайрлаж байгаа үед танд бие гэдэг зүйл байгаа юу гэвэл байгаа. Тэгтээ маш бага. Тэгээд маш уян хатан тийм болчихсон. Тийм хугарч нугаршгүй хатуу эго биш болцсон байдаг байна шүү дээ. Бид бол энэ яаж энийг багасгах тухай ярьж штэ одоо. Тэгвэл энэс яаж бүрэн салах вэ гэд. Яаж бүрэн салах вэ тэгвэл? Би гэдэг чинь танд их байх тусмал танд ийм нэг бүхэл бүтэн цул юм байгаад байгаа. Цул. Би чинь багасаад ирэхээр л тэр цул байдал нь багасаад ирдэг баг. Хатуу цул юм их байх тусмал таны өвчин шаналл их байдаг. За ингээд бурхан багш худагч нараас 2 энэ бясалгалд ороо суухдаа би гэдэг чинь яг хин юм бэ гэдэг сэтгэлийнхаа мөн чанар руу харсан баг. За тэгээд тэрийг ингээд шинжлээд үзэхдээ зэрэг ямар ч би гэж юм байдаггүй юм байна гэдгийг олж харж байгаа. Тэгээ би гэж юусе байдаггүй юм байна гэдгийг онохтой зэрэг тэнд юу үлдэж байна гэхээр зөвхөн инх тайван л үлдэж байгаа. Инх амгалан. Энэ бол бүх өвчнөд таарах юм. Бидэнд ингээд олон төрлийн юм байдаг л да. Одоо гидсний юм, толгойн юм, зүрхний юм, уушигны юм гэл байдаг баг. Тэгвэл бидэнд биднийг энэ сансрын оршихугаас чөлөөлөх тийм юм байхгүй шүү дээ. Хоол идэж чадахгүй болсон байвал ходоодны юм уугаад хоол идчих жишээтэй, 0 орч чадахгүй болсон байвал гидсний юм уугаад 0 орчих жишээтэй бидэнд нэг ийм л төрлийн юм байгаа шүү дээ. Тэгээ бидний энэ бид барих би гэж бодоод байгаа чинь бидний өвчин юм аа. Энэ өвчин байхгүй юу? Тэгэхээр энэ өвчнийг эмнэх юм хоосон чанарыг онох явдал юм. Яг энэ төвшөндөө одоогийн байгаа төвшөндөө биднээс бол бүгдээрээ өвчтөн хүмүүс. Бүгд өвчтөн. Яаж болоход биднээс өөрсдийнхөө өвчтөйг мэдэхгүй гэж байгаа. Мэддэггүй. Тэгэхээр яг хөө мэдэхгүй байгаа дээрээ тэгэл жаргалтай мэтэл ингээл байж байгаа юм л да. Тэгэхээр энэ сүдрийн ихэнд гарч байгаа дээр бурхан багш нараас хутагт 2 яг адилхан нэг зүйлийг бясалгасан байна шүү дээ. Сэтгэлийн мөн чанар дээр. Тэгээд бурхны ивэлэр гэж. Бурхны айдстадаар бурхны айдас ивэлэр шари путраад тэр өөрөөсөө хитийцсэн асуултыг тавих тийм зүрх зориг орж ирсэн гэж хэлж болно. Тэгэхээр биднээс чинь би гэдэг үзэлтэй хитрхи автагдсан би гэдэг чинь коммунист лидер гэдээ яриад байж. Энээс хитийцсэн асуултыг бид асууж ерөөсөө чаддаггүй байх юм. Бид одоо хүн амьтантай янз янзын юм яриад ингээл янз янзын асуулт сонирхож асуух юм байдаг л бах зөндөл байдаг. Тэгсэн мөртлөө ганцхан зүйлийг биднээс хизээч асуухгүй өрхдөг. Энэ бол
одоо би гэж хин юм бэ? Энэ бид зориулсан асуултыг асуух тийм эрх бидэнд байдаггүй. Би бол биднийг ерөөсөө бүрэн дарангуйлж байдгаа гэж. Тэгээ бидний энэ бид барих үе чинь ерөөсөө хүн чи хин юм бэ гэж асуух эрхгүй тийм эрхтэй мэдлэлтэй эзэн хаан шиг хүн ингээд ноёрхоод байж байгаа шүү. Чи хин бэ гэж асуусан цөөхөн хэдэн хүн байгаа энэ ертөнцийн. Тэр цөөхөн хэдэн хүмүүсийн нэг нь 2600 жилийн өмнө энэ итгэх төрсөн тэр гэгэрсэн бурхан багш байна. Би гэж хин бэ гэдэг асуултыг өөртөө тавьсан хүн бахна шүү. Бурхан багш. Тэгэд хариултыг олсон. Энэ асуултыг тэр өөртөө тавьж чадсан учраас тэр гэгэрэл төрсөн юм. Том асуулт асууж ижил том үр дүнд хүрдэг байна шүү. Тэгээ бидэнд одоо хичнээн их асуулт байгаад ерөөсө дотгошоо хандсан асуулт тэнд байдгүй. Дандаа гадагшаа. За ингээс өдөрт өгүүлснээр цаашаа явах юм бол Бурхны ивэлэр Шарипутра хутагч Жанраскаас язгуурын охин ба язгуурын хөвгүн гүн нарийн явдлаар явъя гэвэл хэрхүүл зохилтой вэ гэж асуусан байна. За тэгээд хутагч Жанрасыг хариу хэлж байгаа. За ингээд хариулт нь 5 цогцсон хоосон юм аа. За энд нэг чухал зүйл байгаа нь язгуурын хүү ба язгуурын охин гэсэн байгаа. Энэ яагаад ингэж хэлсэн? Яагаад зөвхөн хүү гэж хэлээгүй болдоо гэвэл тэр үед энэтхэгт ийм кастинг системтэй эрэгтэй хүнийг илүү эрэгтэй, эмэгтэй хүн дутуу эрэгтэй тийм байсан үе. Эрэгтэй хүн илүү чухал, эмэгтэй хүн тийм чухал биш гэж үздэг тийм үе байсан учраас энд язгуурын хүү, язгуурын охин гэж бүгд тэгш эрхтэй юм аа, ялгал үгүй юм аа гэж үзүүлэхийн тулд ингэж хэлсэн гэж багш нар хэлдэг. За одоо үед бол энийг сонсоход тийм их ямар сони юм хачин ингэж хэлмээр гэтэл тэр үед бол энэ үү шиг чухал зүйл байгаагүй шүү дээ. Маш чухал зүйл энэ. 2563 жилийн өмнө бол эрэм хүмүүс тэгш эрхтэй гэж үзэх нь харин ч гайхалтай хэрэг байсан байна. Бидний одоо үед бол игэл жирийн мэд сонсогч байгаа тэнд язгуурын хүү, язгуурын охин гэж байгаа нь одоо бидний ноёд хатагтай нараа гэж байгаатай л адилхан юм. Тэгээ 2500 жилийн өмнө ингэж хэлэхэд бол зүгээр хүмүүсийн хувьд бараг шоконд ормоор нүдэн дүрлцэл юу гинвэ гэмээр бараг тэгж сонсогдчихсэн баг. Гайхан цочмоор тийм л мэдээ байсан байх. Өвгөр зогсохгүй бурхан багшийн сургаалд хүмүүсийг шоконд оруулж гайхшруулмаар тийм зүйл зөндөө их тэр үед сонсогдчихсэн байх. Яагаад гэвэл тэр үед ерөөсө тэр хачин сонин шашин шүтлэгийн системүүд энд тэгт тэр үед байсан учраас анх эдгээр сургаалыг сонсоод бол гайхан цочирдох тийм явдал их гарч исэн баха. За ингээд хариулт нь 5 цогцсон хоосон юм аа. Дүүрс энэ бүхэн ингээд хоосон. За тэгэхээр орчин цагийн бидэнд энэ хоосон гэдэг үг бас их сайхан сонсогдохгүй. Ер нь бол хоосон гэдэг үг чинь тийм сайхан үг биш юм байна л да. Бидний хувьд одоо. Тэгээд ч бид би нэг л дотор хоосроо явчлаа гэхээр нэг эвгүй болоо явчлаа гэсэн үг шүү дээ. Нэг л ганцаардмал, нэг л уйтгартай тийм болоо явчлаа гэсэн үг үстэй. За тэгээд орчин цагт биднээс одоо ингээд би нэг л хачин болоо явчлаа, нэг л амьдрал утгагүй санагдаа явчлаа, би юу хийж байгааг мэдхээ болчлаа, амтан хүн надад дуртай биш болчлоо. Ерөөсөө надад дуртай амтан энэ хорвоо дээр алга, намайг гих амтан энэ хорвоо дээр алга, над шиг хэрэггүй хүн энэ хорвоо дээр алга гэж бид одоо ярьцгаадаг маань зориуд бишээр бас л энэ хуусан чанарын зүглүү биднийг ингээд залуурдаж байгаа мэт санагддаг юм аа. За тэгээ орчин цагийн бидний хувьд одоо энэ хуусан
ийм хоосон гунигтай гэдэг ийм дарамтан дээр би өшөө дээрээс нь хуусан чанартай маа гэд хуусан чанарын онол ярахаар та бүхэнд бүр илүү дарамттай сонсогдож магадгүй юм аа. Зовж байгаа хүн дээр улам зовлонгийн нэмэгдэж байгаа юм шиг, өвдөж байгаа хүнийг улам дээрээс нь өвдгөж байгаа юм шиг тэгж санагдаж болох юм. Тэгтээ энэ бидний ярьж байгаа энэ хоосон чанар бол маш их ялгаатай өөр юм шүү. Бид одоо ингээл 24 цагийн турш энэ би гэдгийнхаа дуу хоолойг нь сонсоол ингээл бүр 40-40 сонсцсон байдаг юм байна л да. Би тэгмээр байна, би ингэмээр байна, би жаргаж гин, би зовж гин, би сайхан байна, би муухай гэл ерөөсөө би. Энэний л дуу хоолой сонсогдоод идэг. Эннээс ангижрах тийм цаг байна уу бидэнд? Тийм мөч хором гэж байна уу? Одоо энэ би гэдэг байгаа чи хин юм бэ чи хин юм бэ гэд биднээс нэг асуулт тавиад үзье да. Энийг бид хуусан чанарын бясалгал гэж. Тэгэхээр энэ хичээлийнхаа төгсгөлийн хэдэн минутанд бид хуусан чанар дээр шинжлэх бясалгал хийгээд үзье. Энэ би гихчийн дуу хоолойг жоохон ч гэсэн намтгаад үзье, намсгаад үзье. Жоохон ч гэсэн энэний дууг дараад үзье. Дотоод ертөнц рүүгээ сэтгэлээ хандуулад үзье. За ингээд та бүхэн одоо болж өгөх юм бол нуруугаа ихцлээд мөрөө сул. За ингээд бясалгалын байрлалаар суугаад тэгээд сэтгэлийнхаа мөн чанар дээр задлан шинжлэх бясалгал хийж үзье. Би гэж хин юм бэ? Миний сэтгэлийн мөн чанар яг өгт нь юу байна? Хараад үзье. Тэгээ та тэндээс юу ч олохгүй бол бити аагараа. Айсны хэрэггүй. Энэ бол энх амгалан юм аа. Энэ энх амгалан гэдэг чинь би гэгч тэнд байхгүй хэлж байгаа. Энх амгалан гэдэг чинь ямар ч зангирал, чангарал, стресс байхгүй байхыг хэлж байгаа. Яг л бурхан шиг. Бурхан тэнд яг ингээл ихцгэн суугаал ингээл сэтгэлийнхаа мөн чанартай шууд бясалгасан байгаа шүү. Бид яг тэр бясалгалыг хийж үзье. Бурхан багш хутагч Жанрасыг 2 гүн нарийн эзхүү гэдэг бясалгалд орсон байгаа. Тэрийг бид хийж үзье. Яг үнэнчээр яг жинхнэр нь тэгээд маш гүнзгий сэтгэл рүүгээ өнгийгөд харцгаая. Тэгээд нэгднэггүй шинжилье. Энэ ерөөсөө нүцгэн үннийг одоо нүцэглэх цаг ирлээ гэж. Энэ үннийг бид нүцэглэх цаг ирлээ гэж. За ингээд зарим нэг бурхтын дүрч гисэн ийм нүцгэн хувцсгүй тийм дүртэй бурхад байдаг. Тэр ч гэсэн энүүнтэй холбоотой. Тэгвэл түүхэн Будда бол хизээч хувцсгүй тийм байж үзээгүй. Тийм дүртэй бол байдаггүй юм шүү гэдгийг энд санах хэрэгтэй. За ингээд бясалгалдаа орохын өмнө энэ бэлгийн чандад хүрэх тариныг хэдэн удаа уншицгаая. Энэ бол таята гади парагати парасам гади боди сваха гэдэг тарин. Гади парагати парасам гади боди сваха. За зарим тохиолдолд гэдгийг нь хэлдэггүй. Зүгээр шууд гади парагати парасам гади боди сваха гэж уншдаг. За энд гэж эхэлж байгаа. Энэ гэдэг нь одоо эрхэм хүндэт сонсогчтой гэж байгаа мэт ийм нээлтийн үг. За тэгээ гади гэдэг нь одогтун гэсэн үг. Явхтун, одогтун. За тэгээ бараагати гэдэг нь бүр цаашаа яваа гэсэн үг. Бүр цаашаа яв. Тэгээ бараасам гади гэдэг нь бүр чандад хүрээд бүр одоо чанагш одогтон гэсэн үг. За тэгээ боди сваха гэдэг нь боди гэдэг үг
Будда гэдэг үгтэй бараг адилхан. Ер нь бол сэрэх, гэгэрэх, гитлэх гэсэн утгатай. Бидний нөхцөлд бол сансрын оршуугаас гитлэх гэсэн утгатай үг юм аа. Үндсэндээ бол одоо энэ би гихчээсээ даваад яваа. Цаашаа даваад яв. Бүр чанагш даваад хитийдээд ингээд яваа. Тэгээд бурхны хутгийг олоо гэсэн утгатай. Гати барасам гати бодди суха. 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 Gati barasam gati bodhi soha. Gati barasam gati bodhi soha.
Gade bara gade parasam gade bodhi soha. Gade bara gade parasam gade bodhi soha. Gade bara gade parasam gade bodhi soha. Gade bara gade parasam gade bodhi soha. Gade bara gade parasam gade bodhi soha. Gade bara gade parasam gade bodhi soha. Gade bara gade parasam gade bodhi soha. За та бүхэнд баярлалаа. Иймэрхүү байдлаар бяцлахад болно. Манай энэ удаагийн хичээл үүгээр өндөрлөж байна. Одоо бидэнд нэг хичээл үлдсэн байгаа. Дараагийн хичээл дээр эргэн золготлоо баяртай. Баярлалаа.